яг аяж аав нарын ярьж байгаа зүйл яг энэ нэг л татгшаа болоод байна. Өөрөөдөө итгэлгүй болоод байна. Өөрийгөө илэрхийлэх чадвар нь сул байгаа юм. Тэнгүүд одооны хүүхдүүд угаасаа нэг техник технологиос хамааралтай ийм цаг үе учраас бас бурууд гарахгүй. Бид нар өмнө техник технологиос илүү хүн хоорондын харилцаанд суурилсан байж та гадаа гараад хамт тоглоод найзлаа явдаг гэсэн бол угаасаа төрмөл юм байна. Тэгэхээр одоо бол яа харахгүй хувийн хөгжлийг давхар хүүхдээ бид нар нэмэлтээр сурах л өстой яг болчиход. Тэнгүүд эхний удаа ирээл таалагдахгүйсэн бол хоёр дахь удаа, гурав дахь удаа ирэхээр чөлөөтэй ярьдаг болоод өөрийгөө илэрхийлдэг болоод нөгөө мөс хахраал ингээл хөрхөн болоод эхэлдэг. Үр дүн бол гайхалтай байдаг. Жишээ нь одоо түрүү ярьсан манай хүүхд бүр хоёр утас ивдсэн. Уцаар тоглоод нүд ингээ углаачаад тэгс чинь Diamond Academy яваад одоо бүр юу утас үзэх бүр ингээ баярлалаа гэж хэлэх гээд ирсэн ингээ ээж нь зориод ирэхэд бид нар үнэхээр яг л энэ үр дүнгэл хүлээж энэ зүйлийг хийж байгаа юм шиг ийм гоё бол байна.